Юу байцгаан залуучууд, бүсгүйчүүд Арли Японоос завгүй мэдчилж байна. Энэ удаагийн дугаараар 2021 онд гарсан Японы Якузагийн тухай хийгдсэн кино товшил хийх гээд байж байна. Якуза and болон гэр бүл гээд Якузагийн эд мандаж байсан үе, Якузагийн уналтын үе зэргийг харуулсан кино байгаа. Тэгээд киногоо хүлээн авна уу. 1999 он Ямамото Кенжи. Түүний аав Ямамото нь Якузагийн бүлгийн гишүүн байсан бөгөөд зуурдаар таалалд өгсөн. Шар үстэй гол дүрийн залууг одооноос Кэмбо гэд нэрлээд явъя. Кэмбо нь манайхаар хулиган, хоёр хүүхэд дагуулan энд тэнд очиж зодон зохион, дээрэм хийж өдрийг өнгөрүүлдэг. Нэг өдөр гудамжаар явж байгаад машин дотроос хар тамхи зарж байгаа хүнийг харна. Энэ хүн мэдээж Якуза нартай холбоотой. Кэмбо үүнийг мэдэж байсан ч гэсэн түүн дээр очиж түүнийг дээрэмдэн хар тамхи, мөнгө гээд бүгдийг аваад зогтно. Хулгайлсан мөнгөө харж баярлсан гарууд тэднийг юу хүлээж байгааг мэдэхгүй байлаа. Кэмбогийн аав нь хар тамхинаас болж амиа алдсан болохоор хулгайлсан хар тамхиг бүгдийг далаа шидэж хайна. Уушийн газар дээрэмдсэн мөнгөөрөө хоол идэн арх ууж байхад Шибазаки Якузагийн бүлгийн толгойлогч хоол идэхээр орж ирнэ. Энэ уушийн газрын эзэн эмэгтэй нөхөр нь энэ Шибазаки Якузагийн бүлгийн гишүүн байсан бөгөөд олон жилийн өмнө амиа алдсан байна. Гэтэл гинт гаднаас дөрвөн зэвсгэлсэн залуу орж ирэн Шибазакийн бүлгийн толгойлогчийг алахыг завдна. Бөөн зодон болж сүүлдээ нэг залуу нь буу гаргаж ирэн буудах гэж байхад Кэмбо түүнийг араас нь цохиж Шибазакийн бүлгийн толгойлогчийн амийг аварна. Кэмбо буута залууг нам цохиж унахчаад үг солихын ч зөрөөгүй тэндээс зугтаад алга болов. Маргааш нь түүнийг гэрийг олж ирээд бүлгийнхээ байранд авчирна. Амь аварсанд баярлалаа. Өөрийн бүлэгт элсхийг санал болгоно. Гэвч Кэмбо би Якуза болохгүй гэд их цан гаргаад нэрийн үдсийг нь карамаалаад аваад алга болно. Гараад явж байтал хар тамхи болон мөнгийг нь дээрэмдсэн Якузагийн бүлэг түүнийг хайж байх нь тэр. Хэсэг зүгтэж зодтолдож байгаад бейсболын зөвхөөрөөр толгоондоо зөхиөлөн баригдах нь тэр. Түүнийг сэрхэд хоёр найзыг нь үхтэл зоодсон өөрөө цус нөөжтэйгөө хойлолцсон байлаа. Дээрэмцэн хар тамхиа далаа таясныг хэлэхэд өөр юм ярилгүйгээр тэднийг далаа давжиж хороохоор шийднэ. Энэ Якузагийн бүлгийг Кёвакай гэх бөгөөд энэ хотын хоёр Якузагийн бүлгийн нэг нь хар тамхи хамаг муу мухай хийдэг Якузагийн бүлэг байлаа. Онгоц руу зөөх замдаа тэдний гар утас болон төрөвчийг нь хурааж байтал карманаас нь Шибазаки Якузагийн бүлгийн нэрийн утас гараад ирэх нь тэр. Хоёр биедээ халдахгүй байх хэлцэлтэй хоёр Якузагийн бүлэг нэгнийхээ хүнийг хороовол Якузагийн дайн болох нь ойлгомжтой. Ингээд Шибазаки бүлгийн нэрийн хуудасаар тэд аврагдана. Маргааш нь цус нүүж болсон хувцастайгаа Якузагийн бүлэг дээр очиж хүүхэд шиг уйлан Якузагийн гишүүн болохоо амлана. Якуза болох ёслогоо хийж бүлгийн толгойлогч Шибазаки түүнийг за ингээд хэдүүлээ одоо гэр бүл боллоо доо гэж хэл. 6 жилийн дараа 2005 он Кэмбо бүлгийнхээ номер 3 болтлоо дэлгэсэн байв. Түүний харагдах байдал, түүний шивээс, үсний засалт зэрэг нь шал өөр нэгэн болсон байв. Шибазаки бүлгийн толгойлогч Кэмбод их сайн байв. Олон жилийн өмнө зодон хийж байсан уушийн газартаа байнга үйлчлүүлнэ. Энэ газрын эзэн эмэгтэй баг сургуулийн хүүхдийг Цубаса гэх бөгөөд түүний хичээлээ сайн хийж Якуза болохгүй байхыг анхааруул. Энэ хүүхдийг цээжлээд аваарай. Каноны төгсгөлд гарч ирэх юм шүү. Уушийн газраа пив уугаад сууж байхад нь дуудлага ирж тэдний хариуцдаг газрын клубт Кёвакай Якузагийн бүлгийнхээ иржээд өвмэн тариад гих дуудлагаар шууд яваад очив. Гэтэл тэнд 6 жилийн өмнө өөрийг нь алах гэж байсан Кёвакай залуу сууж байх нь тэр. Хэдэн жил хоорондоо асуудалгүй байсан хоёр Якузагийн бүлэг нэг нэгэндээ гар хүрхэл юм бол дайн болох магадaltaй байв. Гэтэл нөгөө залуу олон юм ярьж өг. Энэ хавийн газрыг бидэнд өг. Танаа муу хөгшин толгойлогч тэтгэвртэй гарвал таарна гэдэг. Амныхоо зургаа бурж өгнө. Кэмбо үнийг төвшиж чадсангүй. Шампанскны шилээр толгойг нь балбаад авах нь тэр. Ингээд хоёр бүлгийн хооронд дайн гарах нь ойлгомжтой болов. Нөгөө хэдэн залуучуудыг гараад явсны дараа тэр клубт юм уу суунгаа. Нэг бүсгүй түнд таалагдсан шууд гэрлүүгээ дагуулж яв. Гэртээ дагуулж ирээд нөгөө ажлаа хийх гэсэн боловч нөгөө хүүхэн учир зүггүй балбаад байхаар нь
болоод утасны дугаар нь аваад гэрт нь өргөж өг. Маргааш нь Кэмбо болсон явдлыг бүлгийнхэндээ бүгдийг тайлбарлаж хэлв. Зарим нь эсэргүүцэж, зарим нь түүнийг дэмжиж байв. Харин бүлгийн толгойлогч Кэмбодоо үг дуурсангүй. Оройн нь хоёр бүлгийн толгойлогч нар уулзав. Манай залуугийн бүлэг аятайхан хил амаар зохицуулж нэг удаа уучлаарай гэд өнгөрөх гэсэн боловч эсрэг тал өөр бодолтой байв. Хариуцдаг газрынхаа Минами буюу урд хэсгийг өгөхийг шаардна. Манай бүлгийн толгойлогч огцон уурлаж ууж байсан усаа цацсан. Ярэрэм момнара яттэмиро гэж орлов. Чадах юм бол чи хийгээд үзэж орлоо. Инхтэй авны хүсэж байсан уулзалт талаар болов. Энэ хойгоор Кэмбо хүүхэн эргүүлсгээ явж байна. Нөгөө хүүхнийг хүсэхгүй байхад нь далааруу дагалж юм. Сэтгэлээ илчиж байгаа юм байлгүй. Хүүхэн Кэмбогоос асуув. Яагаад якуза хийж байгаа юм бэ? Гэтэл Кэмбо нэг гэр бүл болохоор л хийж байгаамаа гэж хариулв. Маргааш өглөөн нь Кэмбо дуудлага ирж бүлгийн толгойлогч түүнийг загсан дагуулж явна. Хоорондоо юм яриад явж байтал гинэт мотоциклтай хоёр залуу гарч ирэн толгойлогчийг буудах гэж оролдов. Кэмбо өөрийн биеэр толгойлогчоо хамгаалж хид хид буудуулав. Гэвч жолоо барьж байсан түүний найз бууны суманд амиа алдсан байв. Ингээд хоёр бүлгийн хоорондох дайн утгаараа эхлэв. Дайн болох эрсдлийг тооцоолж байсан цагдаагийн газрын дарга манай бүлгийн толгойлогч дээр ирж дайн хийхгүй байхыг сануулна. Якуза үеийн өнгөрөөсөн дайн эхэлбэл та нар бүгд шоронд орох болно гэж сануул. Манай толгойлогч юу ч хэлсэнгүй. Кэмбог эмнэлэг дээр эргэж ирэхэд Кэмбо намайг явуул. Би найзынхаа өршөөг одоо ч гэсэн яг авахд бэлэн байна гэж хэл. Гэвч толгойлогч бүлгийн бусад залуусыг бодон энэ удаагийн хэргийг цагдаа нарт даатах харуулсан. Дайн хийх хэрэггүй сануул. Гэвч Кэмбо эсрэг бодолтой байлаа. Манай якузагийн бүлэг дээр ирсэн цагдаагийн ажилтан болон эсрэг талын якузагийн бүлэг хоорондоо хуваалцсан байх нь тэр. Тэднийг уулзаж байх үед Кэмбо найзынхаа өшөөг авахаар буу барин буудах гэж байхад бүлгийн номер 2 буюу Кэмбогийн ах нь гарч ирэн түүнийг хутгална. Кэмбо ахыгаа зүгт гэж хэлэн өөрөө хутгийг авч нөгөөхийг дахиж хутгалан зүгтав. Хэргийн газраас зүгтсныхаа дараа Кэмбо нөгөө уулзаж байсан хүүхэн дээрээ очин тэрнтэй хамт нэг шөнийг өнгөрөөчөд өглөө нь яваад өг. Харин өглөө уулзаж байсан хүүхэндээ 3 сая йен буюу 300 ман йен үлдээгээд явсан байв. Маргааш нь бүлгийнхаа байранд ирэхэд толгойлогч нь түүгээр бахархсан байртай нэг сайхан тэрвэж аваад бас юм хэлж чадсангүй. Төд удалгүй цагдаа нар орж ирэн Кэмбо 14 жилийн хорих ялыг аав. 14 жил шорон суусны дараа 2019 онд шоронгоос суллагдав. Бүлгийн номер 2 түүнийг тосон. Хот тэр чигт өөрчлөгдсөн бүлгийн байр гэж тоосондоо дарагдсан газар болсон байв. Якузагийн бүлэг цагдаа нарын шахалт дарамтнаас болж мөнгө олохоо байсан нэлт байв. Түүнийг гарч ирсний тэмдэглэн гэртээ сууцгаан бинто идэж пив ууцгав. Кэмбо бүлэг одоо юу хийж мөнгө олж байгааг асуухад шөнөөр талаагаас загас барьж түүнийгээ зарж мөнгө олдог болсон байв. Якузагийн бүлгийн хүн гээд нийгмээс тусгаарлагдсан ажилд авахгүй харсан хүн болгоны нүдний үзүр болж байв. Хуучин байнга ирдэг байсан уушин газраа ирэхэд найз нь түүнийг хүлээж суун. Найзтайгаа уулзаж хуучнаад урсан хэсэг ярьж суунгаа өмнө нь уулздаг байсан хүүхнээ асуув. Найз нь танил талаасаа найзуудаасаа асуугаад олоод өгөхөөр болов. Сүүлд нь найз нь төлбөрийг нь хийчгээ зүгтхэн толгой алга болно. Учир нь тантай нийлвэл якузтай нийлдэг гэд ад үзээс алахгүй. Зүгээр энгийн амьдралаар амьдрмаар нэгэд алга бол. Баахан хүн цугласан газар хоёр гар зодтолтон шар үстэн нөгөөдхөө хав илүү зодтолтож байгаа харагдана. Өрсөлдөгчөө нам цохиж унагчаад Кэмбог шоронгоос сулгацныг мэдээд шууд түүн дээр ирэв. Энэ залуу хэн бэ гэхээр энэ уушин газрын эзний хүүхэд бөгөөд олон жилийн өмнө уушин газар хичээлээ хийгээд сууж байдаг хүү ийм болчихсон байна. Түүний нэрийг Цубаса гэдэг. Кэмбог дагуулж өөр газар орохоор гарав. Якузад бүртгэлтэй хүмүүс нийгмээс тусгаарлагдсан ч Цубаса мэтийн хулгайнууд хөшигний арын нийгэмд хүчээ авсан байв. Кэмбогийн бүлгийн номер 2 тэднэрээр Харт аймагт заруулж байгааг Цубасагаас олж сонсов. Уул нь Шибазаки Якузагийн бүлэг Харт аймагт огт гар өрдөггүй байж. Бүлгийн хурал болж номер 2 ахта үнэнгээ хэлхийг шаардав. Ах нь Кэмбог дагуулж явсан Харт аймагт зарж байгаагаа тодорхой харуулв. Кэмбо түүнд уурлав.
Чи олон жилийн өмнө Якуза бол эр хүнийг илүү хувцлах зам гэж илж байсан биз дээ гэд муулцаж орхив. Хэсэг баахан зодтолдож байгаа бие биенээсээ уучлалт гуйцгаав. Олох орлогогүй, ажиллах ажилгүй байсан болохоор энээс өөр арга байсангүй гэж хэл. Хэсэг хугацааны дараа Кембод найднаас нь дуудлага ирж таны дотны харилцаатай байсан хүүхнийг олжглоо гэд хаягийг нь зааж өг. Кембо ажлыг нь тарахыг хүлээж уулзаж хэсэг ярилцаж суун. Хүнтэй суусныг нь асуухад үгүй л гэж байна. Хэсэг хуучнад урсаж ярилцаж сууж байгаад гэрт нь хөргөж өгөхөд нөгөө хүүхэн гэрээсээ нэг юм авч ирж түүнд өгнө. 14 жилийн өмнө шоронд орохоос өмнө хамт нэг шөнийг өнгөрүүлээд явахдаа үлдээсэн 3 сая йен байв. Би ашиглаагүй болохоор танд буцааж өгье. Хоёулаа дахиад уулзахгүй байсан дээр гээд явах гэж оролдоно. Гэвч Кембо өөр бодолтой байв. Чи манай гэрт хүрээд ирээ, хоёулаа цуг амьдрий. Ганц хүн тийжээгээд явж чадна гэхэд ганц хүн бид хоёрыг тийжээж явж чадах юм уу гэж хариулв. Яг үүндээ Кембо болон энэ хүүхнээс 14 жилийн өмнө охин мэндэлсэн байв. Ээж нь түүний Якуза аавта байлгамааргүй байна гэд дахиж битгий уулзаарай гэд алв. Бүлгийн толгойлогч эмнэлэг твцэн бөгөөд Кембо түүнийг эргэж ирв. Шибасаки-сан урт юм ярьж байгаад Кембог Якузагаас гарахыг санал болгоно. Бүхнийг шинээр эхлэхийг санал болгоно. Кембо охинтойгоо уулзахаар шийдэн байрных нь гадаа өдөр бүр хүлээж зогсоно. Шибазаки бүлэгтээ дайнтай байдаг байсан эсрэг талын Якузагийн бүлэг Кёвакай энэ толгойлогч нэлээд дөрвөн амьдарч байгаа харагд. Өөрийн гэртээ Цубасаг дуудан Шибазаки бүлгийн хард амхийг зархаа болоод бидэнтэй нийгд Шибазаки бүлгийг одоо дууссан гэж түүнд хэл. Гэвч Цубаса саналыг хүлээж авсангүй. Та нарын үе өнгөрсөн үзүүл үзий ухааны юм яриад гараад яв. Цубаса эднэрт яагаад дургүй байгаа вэ гэхээр Цубасагийн аав нь Шибазакийн бүлгийн Якуза байсан бөгөөд олон жилийн өмнө Кёвакай Якузагийн бүлэгт алуулсан болохоор тэр. Цубаса эднэрт үс санаж байв. Кембо энэ хооронд охинтойгоо уулзчихсан гурлаа хамт амьдрахаа болон шийдсэн байв. Харин ээж нь түүнийг аав нь гэж хэлээгүй бөгөөд зүгээр болцож байгаа залуу гэж хэлнэ. Кембо найзынхаа тусламжтайгаар хогны газар ажилд орно. Якузагийн бүртгэлтэй болохоор түүнийг өөр газар ажилд авахгүй. Ажилд орсны төлөөгээд найзтайгаа хамт 6 даар болно. Энэ хооронд Цубасагийн хариуцдаг уушин газар цагдаа нар ирсэн нэгжлэг хийж байв. Кёвакай Якузагийн бүлэг зарагдсан цагдаа. Гэвч Цубаса үүнийг аль эрт олоод мэдчихсэн Кёвакаийн Якузагийн бүлгийн хүнээс мөнгө авч байгаа зургийг нь дарчихсан. Цагдааг өөрийнх нь эсрэг хөдөлгөөргүй баримттай болсон байв. Цагдаагаас аавыг нь алсан хүнийг хэлж өгөхийг шаардна. Энэ хооронд найзтайгаа хамт ахуулсан зураг нь интернетээр нэг дархан түүнийг бараг хотынхон бүгд мэдэж таарна. Хүн амны хэрэгтэн Якуза гэд. Үүнээс болж найз нь ажилласаа халагдана. Охин сургууль дээрээ гадуурхагдана. Харин найз бүсгүй нь бас ажилласаа халагдана. Бүх юм оронгороо иргэн. Орой гэртээ ирэхэд найз бүсгүй нь яагаад бид нар дээр ирсэн юм бэ? Чамайг ирэхээс өмнө бүх юм сайхан байсан. Чи гарч ирснээр бид бүх юмаа алдлаа гэд орилж гарна. Гуйж байна бидний амьдралаас зайлгээд түүнийг явуулна. Кембо өөрийн гэсэн юм аваад уушин газар Цубасатай хэсэг уудсан. Кембод Цубаса би аавынхаа хөнөөсөн хүнийг олсон. Яах бодолтой байгаагаа хэлнэ. Кембо харин юу ч хэлэлгүйгээр ээжигээ бодож яв гэхээс өөр юм хэлж чадсангүй. Кембогийн эхнэр хүүхэд нь хотоос нүүж, Кембогийн найзын эхнэр хүүхэд нь бас түүнийг орхин явсан байлаа. Цубаса аавыгаа алсан алуурчныг алхаар явж байв. Харин Кембо Цубасаг гэмт хэрэг хийхээс өмнө Цубасагийн аавын алуурчин буюу Кёвакай бүлгийн толгойлогч болон тэдний талд ажилладаг цагдаа хоёулангийн бейсболын цохиураар цохиж амийг нь хөнөв. Цубаса тэр хоёрыг алхаар ирэхэд аль хэдийн өнгөрсөн байв. Кембо далайн эрэг дээр ирээд тамхи татчаад явах гэж байтал найз нь түүнийг хутгалхан тэр. Ахаа, та бидний амьдралд буцаж ирээгүй бол бүх юм сайхан байх байлаа. Танаас болж бүх юмаа алдлаа. Уучлаарай ахаа гэд түүнийг хутгал. Харин Кембо намайг уучлаарай гэд далаа руу унам алга болно. Ингээд Кембо шоронгоос гарч ирээд олон хүний амьдралыг оронгоор нь өөрчилсөн ч Цубасаг гэмт хэрэг хийхээс нь сэргийлж өөрийгөө золиослсон. Цубаса түүний өнгөрсөн газар хүндэтгэл үзүүлж байхад охин нь ирж аав маань ямар хүн байсан талаар асууна. Цубаса уйлангаараа түүнд хойлоо жоохон ярилцъя гэд кино дуусна. За энэ удаагийн кино товчлыг маань үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд дахиад яриулмаар байгаа Япон кино байвал комент бичээрэй. За баярлалаа guys.